Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей. Сайн мэцэн үзэгч та бүхэнд орой мэндийг хүргэе. За үндэсний лотерей хамгийн ихнийхэн 4 тгийнхэн тохиолдоор эхэлж байна. За үзэгчдээ 4 тгийн тохиолд за 3-аа зэрэг ажиллаж байгаа. 3 машин зэрэг эхэлдэг байгаа. За та бүгдийн сонгосон 4 тоо 4-ийн та энэ 3 машин дээр таарах бүгд харах хэрэгтэй байгаа. За хэрвээ 3-р зэргийн машин дээр таарах юм бол таны 500 төгрөгөөр хэрвээ оролцсон бол таны үнийн дүн 500 дахин үржигдэнэ. 2-р зэргийн онжуур дээр таны 4 тоо яг дараагийн дагуу таарах юм бол 1000 дахин үржигдэнэ. 1-р зэргийн машин дээр таны тооноо таарах юм бол 2000 дахин үржигдэх боломжтой байгаа. За ер нь 9-ийн тоогоор эхэлж байна. За 3-р зэргийн хонжуур дээр 9 7 5 гэсэн тоо гарч ирсэн байна. 9 9 7 5. 2-р зэргийн хонжуурын машин дээр 9 3 6 8. 9 3 6 8. За тэгвэл 1-р зэргийн хонжуур дээр 2 3 7 5 гэсэн тоонууд гарч иржээ. За ингээд таны сонгосон 4 азийн дугаар эдгээр тоонуудад таарсан гэдэгт итгэлтэй байна. 4 тгийн тохиолдлоо маш сайн хараарай. За тэгвэл бүгдээрээ өргөжлүүдэд 6 тгийнхэн тоглолтод анхаарал хандуулцгаая. Хүндэд тгээс 9-ийн хооронд та бүхэн 6 тоо сонгох хэрэгтэй байгаа. За энэ тгээс 9-ийн хооронд нийт 6 баган буюу нийт 60 хүмдэг эргэлж байгаа. Эдгээр дундаас та бүхэн сонгосон тоонууд гарч ирдгийг та бүхэн харах хэрэгтэй байгаа. За хамгийн ихний тоо азийн дугаар тэг гэсэн тоо гарч ирсэн байна. За ер нь та бүхэн өөрсдийнхээ азийн дугааруудыг сонгохдоо дийлэнх нь ер нь 8-ын тоо, тэгийн тоо гэдэг юм өөрсдийнхээ төрсөн өдөр он сар за энэ тоо нь миний ивэл тоо гэдэг ч юм уу эдгээр тоонуудаараа сонгодог байгаа. За тэгвэл 6 ди дээр яг дараагийн дагуу байх ёстой. Хамгийн ихний таны сонгосондоо тэг байх ёстой. Дараагийнх нь 3 байх ёстой. Жишээ нь өнөөдрийн байдлаар ингээд тэг 3 байгаад та 1500 төгрөгийн азтан болж байна. 3 дахь тоо гарч ирснээр та 15000 төгрөгийн азтан болно. 9 гэсэн тоо гарч ирлээ үзэгчтэй. Тэг 3 9. За үзэгч та бүхэн 6 тгийнхэн тохиолдлыг яг дараагийн дагуу таны өөрийн байрлуулсан азийн дугаарууд яг энэ байрлалаар байх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэг 3 9 3. За ингээд 4 дахь тоо гарч ирлээ та 150,000 төгрөгийн азтан болж байна. За 5 дахь тоо гарч ирлээ таны 150,000 төгрөг сая 500,000 төгрөг болоо өөрчлөх хэрэгтэй байгаа. За 7 гэсэн тоо гарч ирлээ үзэгчтэй. Ингээд та сая 500,000 төгрөгийн азтан болж байна. За 6 дахь тоо сонгогдсон гарч ирснээрээ та 50 сая төгрөгийн азтан болж байгаамаа. За тэг 3 9 3 7 4 гэсэн тоонууд гарч ирсэн байна. За магадгүй та бүхэн эхний 2 тоотой зөрөөч ч юм уу гэх юм бол та яг таны өөрийн сонгосон тоо яг дараалалаараа мөн яг энэ дараалалаараа байдаг сүүлийн орнууд нь таны өөрийн сүүлийнхтэйгээ бас таарсан байх юм бол таацсан байх боломжтой. Жишээ нь хамгийн сүүлийн таны төгссөн тоо чинь 4 7 байвал 1500 4 7 3 байвал та 15,000 төгрөгийн азтан болох жишээ нь эхний 3 зөрлөө гэхэд шүү дээ. За бүгдөө өөрсдөө 642-ын тоглолтод анхаарал хандуулцгаая. 1-ээс 42-ын хооронд сонгогдсон тоонууд байрласан тоонууд энд байж байна. Та бүхэн эдгээр дундаас нийт 6 тоо сонгох хэрэгтэй байгаа. За тоглолтод оролцоодын 120 сая төгрөгийн шагналтын сантай. За азтан бодвол та бүхэн 120 сая төгрөг таны гар дээр очих нь байна. За нийт 6 тоо сонгох хэрэгтэй байгаа. Хамгийн ихний тоо гарч ирж байна. 12 гэсэн тоо гарч ирлээ үзэгчтэй. Үндэсний лотерей дэлхийн дахны хамгийн шудраг гэдгээр онцлог ямар нэгэн компьютерийн дарааллын янз бүрийн тоо гарч ирэхгүй. Та бүхний нүдэн дээр яг 1-ээс 42 гэсэн цифрүүд дундаас эргэлдэж байгаад аз нь овоогоод шовоогоод гараад ирсэн тоо таны азийн дугаар байх болно. 12 40 гэсэн тоо гарч ирсэн байна одоогийн байдлаар. За 3 дахь тоо гарч ирж байна. 3 дахь тоо 16 гэсэн тоо гарч ирлээ үзэгчтэй. Үндэсний лотерейн талаар асууж тодруулах зүйл байх юм бол доорх гарч байгаа утас руу хандаарай. За мөн хаяг байршлуудыг хаанаас мэдэх боломжтойгүй доор хаяг байршлууд урсаж байгаа. За хаана байрлалтай байна вэ гэдгийг та бүхэн харах боломжтой. 4 дахь тоо 13-ын тоо гарч ирлээ үзэгчтэй. Ингээд 4 тоо дараад харгалцахгүй байрлал нь энд тэндээ байж болно. Ингээд 4 тоо таарсараа та 20,000 төгрөгийн азтан болж байна.
За ер нь бол 642 бол огцом үнийн өсөлттэй байгаа. За 5 дахь тоо гарч ирсэн та 900 сая төгрөгийн хацсан болж байна. 21 гэсэн тоо гарч ирлээ. 1240 16 13 21. За 6 дахь тоо 120 сая төгрөгийг тодруулахаар 30 гэсэн тоо гарч ирлээ үзэгчтэй. Ингээд энэ 6 тоог та дараалт нь наан цаанаа орсон байж болно, байрт нь алдагдсан байж болно. Ямар ч байсан таны сонгосон тоонд 12 40 16 13 21 30 гэсэн тоо байх юм бол та 120 сая төгрөгийн хацсан болж байгаамаа. За магадгүй нэг тоо тань зөрчтөө. За тэгвэл бонус тоог бидхэн оруулж өгдөг байгаа 18 гэсэн тоо бонус тоогоор сонгогдсон гарч ирсэн байна. За ингээд үзэгч та бүхэн өнөөдрийнхөө нэвтрүүлгийг үзэж амжаагүй магадгүй тасалбар тань танаа гэр бүлийн нэг хүнд явж байх юм бол маргааш 24 дугаар сүүлтэлээс давтан үзүүлэх боломжтой. За мөн өнөөдөр сондөр өнөөдрийн бүх гарсан дугаарууд Азийн дугаарууд маань өнөөдөр сондөр маргааш шууд хэвлэгдэн гарч байгаамаа. За ингээд Азийг Атгандаа их суурин дээр явагддаг. Үндэсний төдрийн өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Та бүхэн бүгд Азтан саятан болсон гэдэгт итгэлтэй байна. Баяртай үзэгчтэй. Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей